Би ер нь 1979 онд Ташкентийн ус цагуурын техникум төгсч ирээд тэгээд ажиллаж байгаа эргээд нэг зэрэгт яваад тэгээд зэрэг тодорхой хэмжээний хугацаанд алга хааж агаад тэгээд Москвагийн үйлдвэрчний ивлийн хөдөлгөөний дээд сургуульд шалгалт өгөөд тэгээд тэнцээд 81 онд элссэн. Тэгээд 85 онд төгсч ирээд тэгээд энэ Монголын үйлдвэрчний ивлийн холбоо гэж байсан холбоо хуучин бол Монголын үйлдвэрчний ивийн төв зөвлөл гэж хэлсэн. Төв зөвлөлд бол зохион зааварлах хэлтсэд 103 аймаг хариуцсан зохион байгуулагчаар жил ажиллаад. Тэгээд дараа жилээс нь энэ социалист сургалтын үйлдвэрлэл болон домны ажлын хэлтс гэж хэлсэн. Давалжины даргатай. За тэр хэлтс одоо намайг уряд гэх юм уу одоо тий уралдааны чиглэлээр одоо чи ажиллаач гэж юм. Тэгээд дараа нь тэгэхээр ч одоо би ямар өгөх биш. Тэгээд тийшээ очиод тэгээд энэ социалист сургалтын үйлдвэрлэл болон домны ажлын асуудлыг хариуцж ирсэн. Тэнд одоо хамтын гэрээ, тэгээд төрөл бүрийн уралдаан, социалист уралдаан, бүх ард түмний уралдаан, эдийн засгийн уралдаан гэх мэтээр одоо маш олон төрлийн уралдаануудыг хариуцдаг, дүгндэг, аваргуудыг шалгаруулдаг ийм ажлыг хийж хагаад тэгээд 6 жил ажилласны дараагаар Орхон аймгийн одоо чинь Эрдэнэ татаж яасан шүү дээ тийм Эрдэнэ татын үйлдвэрчний ивлийн зөвлийн даргын төрсөлдөөч гэдэг үйлсэн. Тэгээд очиж өрсөлдсөн. Тэгээд жанчивд орж биш та манай уулын байж байгаа Эрдэнэ төлөвлөрийн одоо анхдагч Ялазын жалаач. Тий. Жанчивд орж үтээр өрсөлддөг. Тий. Тэгээд жанчивд орж маань өөрөө нэг дуртай биш. За би чи Ялазын жалаач үйлдвэрийн хүн болохоос үйлдвэрчний хийж хүн биш дээ гэсэн ийм хандлагатай. Тэгээд тэнд одоо намайг одоо сонгосон. Тэгээд би тэнд 91 оноос шүү дээ. 91 оноос тэгээд 2004 он хүртэл 13 жил тэнд Орхон Эрдэнэ татын үйлдвэрчний зөвлийн дарга тэгээд тэр нэргээд тэр бид намайг ажиллаж явах үед Орхон аймгийн үйлдвэрчний ивлийн холбоо болсон. Тэгээд Орхон аймгийн үйлдвэрчний ивлийн холбоонд дарга. Тэгээд нийтдээ 13 жил ажиллаад тэгээд буцаад наашаага энд ирээд одоо ерөнхий нарийн бичгийн дарагт бас өрсөлдсөн. Бас хандармархад осод байсан тийм. Тэгээд одоо энэ санхүү аж ахуй хариуцсан нарийн бичгийн дарга болоод тий. Тэгээд одоо 2-3 жил ажиллаж исэн чинь ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг алуун тушаал бий болоод шинээр. Тэгээд тэрэнд анх дахин одоо би тэрэнд сонгогдож ирсэн. Тэгээд ерөнхий нарийн бичгийн даргын ажиллаа бол би яг 4 жил яг хурлын хугацаанд тэгээд өгсөн. Тэгэл дараагаар нь хөдөлмөрийн дээд сургуульд багшаар санхүүгийн аж ахуйн менежерээр ингэж ажиллаж хагаад 2 жил ажиллаад тэгээд дараа нь одоо энэ манай хөдөлмөр сургалт судалгааны төв анх хөдөлмөр сургалтын төв гэжсэн. Тэгээд дараа нь хөдөлмөр сургалт судалгааны болсон. Тэгээд тэрний захирлаар одоо 7-8 жил ажиллав. Ингээл одоо гаяаны манай тий нэг амралтын суусан да. Намайг ажиллаж явах үед чинь бол одоо юу гэдэмдээ улс орон одоо манай орн бол социализмын орн байж байгаад социализмаас капитализм руу шилжиж байгаа юм уу? За өөрөөр хэлбэл нөгөө нэг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг, рыночны экономик гэдэг л шилжиж ийсэн. Тэр шилжилтийн үе гэдэг бол маш их хүнд үе байд юм байна. Тэгэхээр намайг яг би тэр үед нь ажиллаж байсан, очиж байсан. Тэгэхээр намайг тэгээд анх очиж яхад ч нөө штэ. Үйлдвэрчний хороодын дарнаар олон жил хуучин дарга нартайгаа ажилласан, тогтсон байсан улсууд чинь гентхэн ийм өөрчлөлт болонгууд хороодын дарнаас хямарчдаг юм байна. Тэгээд тэд нар бүгд гарна гал одоо ингээл. Тэгэл би одоо эхний ээлжин за та ажил хийх гэж зүтгээд яах вэ? Ер нь та гаргалгүй нэг хэсэг байж байгаа ч гэж гуйж хэлээ шүү дээ бид нар чинь. Тэгээд тэр чинь гаргалгүй байж энэ гэдэг чинь гарлаа бол гişүүднээс дагаж арах гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд ингээл ийм л хүнд үед авч ирсэн. Тэгэл яг ажиллаад байсан бидний хүндэл байсан. Тэр үед чинь цалин хөлсийн бол одоо цаг хугацаанд нь олгодгүй. Сар болно. Сар хагас болно. Тэгэл жагсаал цуглаанд аваа. 2 сар болно. Ийм л одоо хүнд үе байсан. Тэгэл ийм хүнд үед чи бид нар харин манай багийнхан бол маш сайн хуучин одоо ажиллаж байсан туршлагатай улсууд байсан. Одоо энд нэг бүрвж байж байна. Хишиг жаргал байсан. Тийм ээ доолгор сүрэн байсан. Ингээ бид Ганбаатар бас нэг хэсэгхэн байсан. Тэгээ бид хэд чинь бол одоо ерөөсөө анхан шатаараа явна. Ухуулан сурталчилна тэгээ таадаа байж байгаа. Тэгээд дараагийн хорон даргаыг бас бэлдэн бодно. Ингэсээр ягаал тэгэл 10 жилийн дараа болсон чинь нөгөө ухтаагаад байсан чинь харин эргээд өрсөлддөг болсон шүү.
чинь хэвсэнд чинь дараа хөөж хэдэн хүн өрсөлдсөн гэж. Хэвсэн чинь 10 хэдэн хүн өрсөлдөл яг одоо хорон дарагт нь тий. Одоо ингэж яасан удаа. Эрүүл мэндэд нь 4 хүн одоо өрсөлдөө. Тэгээд манай аппаратад ажиллаж байсан усуд өөрөө үйлдвэрчэндээ үнэн ч ажиллаж байсан усуд бүгд сонгогдож байгаа юм байна тий. Тэгээ ийм л одоо. Буу яг орчин цагийн үйлдвэрч нийгмээ дагаад одоо хөгжиж जैन. Тэгээд одоо залуучууд удирдах जैन тийм ээ. Залуу сайхан болсон учраас тэгээд сайхан авч явуулгүй яав. Нийгмээ л одоо дагах хэрэгтэй. Нийгмийн хөгжлийг тэгээд бол гишүүдийн ярих шиг бол тууштай хамгаална л та. Тэгээд тууштай хамгаална. Эдгээр маань ч одоо ажиллаад байх шиг байна дээ. Одоо жоохон өндөрсөн учраас нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол ер нь бол Facebook, интернет, харж яхад, телевиз харж яхад бол жагсаал цуглаан хийгээл тийм ээ тэмцээл явах шиг байна. За тэгээд одоо намайг ажиллаж яхад бол Эрдэнэ дот маань бас цэцгэлэн хөгжиж ийсэн, тууштай хөгжиж ийсэн тий. Ард түмэн нь маш сайхан ард түмэн. Хот нь бол маш сайхан одоо ингээд тогтой чимээгүй ажил нэгтэй дандаа боцолж байдаг. Ийм сайхан. Байгаль их сайхантай. Тэр хот орж ирээд Эрдэнэтэй үл их санд юм шиг тий. За ингээд Эрдэнэтийн ард түмэнд бүгдээрэнд нь ажлын амжилт сайн сайхан урсуудаа насалж өрөө хөвгтдэн сургаалаа хайрлж Эрдэнэ татыгаан бол улам сайхан хөгжүүлэхийг хүсэн ирээё.